Сайн байцгаана уу хөвгт багчуудаа. Эмээгийнх нь үлгэрийн цаг эхэллээ. Нэрэн YouTube хуудасаар ороод үлгэрч эмээ хэмээх суугаа дагаарай. Өнөөдрийн үлгэр 7 өндөгтэй доглон шаазгай. Эрт урдын цагт нэг 7 өндөгтэй доглон шаазгай байжээ. Өндгөө дараад алтан улаасан дээрэн амьдран суудаг байжээ. Гэтэл нэг өдөр үнэг хурж иржээ. Залт үнэг шаазгай чи надад нэг өндгөө өгөөч гэхэд шаазгай би юу гэж чамд өндгөө өгөх вдээ гэжээ. Би алсын газраас тоос татуулж ирээд алтан улаасыг чинь хуг мөргөд өндөгнүүдийг чинь авч иднэ гэж хөөрхи шаазгайг айлгч. Шаазгаад ихсэн айгаад нэг өндгөө өгч. Тэгсэн нөгөө өнөг чинь даварсаар өдөр болгон ирсээр хагаад өндөгнүүдийн идсээр хагаад ганцхан өндөгтэй үлдээчих. Тэгээ шаазгай ганц өндгөө хараад л уйлаал сууж яж хизээ ирэх юм бол доо нөгөө өнийг гэд. Тэгсэн чинь нэг сэргэлэн хулган гараад иржээ. Шаазгай ихчээ. Та юунд уйлав гэд өнөө хөөрхөн хулган чинь асуужээ. Би бол 7 өндөгтэй байсан. Тэгсэн чинь нэг өнөг өдөр болгон хурж идсээр байгаад ганцхан өндөгтэй үлдээчлээ. Одоо би яах вэ? Та өнгийг ирэхлээр алсын газраас тоос татуулж ирдэг тойроочин хаав нь алтан улаасыг минь хуг мөргөх эвэрчин хаан байна вэ гэд асуугаарай. Энэ үгийг чамд хэн зааж өгөө гэж үнэг асууж магадгүй. Тэгвэл намайг гэж хэлж болохгүй шүү. Тэгээд ингээд хэлчихээрээ. Би өөрөө бодол суусын унтун ухаан суусын сэрэн санаа төрсөн юм гэд хэлчихээрээ. Хулган шаазгаад ийхүү үг зааж өгчхөөд үүрэндээ бултас гэд гүгээд орчээ. Үнэгч бодлого иржээ. Тэгээд өнөөх үгнүүдээ хийлээд. За чи одоо надад үлдсэн ганц өндгөө өгнөдөө гэжээ. Шаазгайч зоригтойгоор үгүй би чамд үлдсэн ганц өндгөө өгөхгүй гэжээ. Үнэг тэгтэн алсын газраас тоос татуулж ирээд алтан улаасыг чинь хуг мөргөөд үлдсэн ганц өндгийг чинь заавал авч иднэ гэж бардам хэлжээ. Үнгийг ингэж онгирт сагсууч дур зоргоороо авирлахт нь хулганы зааж өгсөн өнөөх үгнүүдээ шаазгай хэлсэн байна. Шаазгай алсын газраас тоос татуулж ирдэг тойроочин хаав нь алтан улаасыг минь хуг мөргөх эвэрчин хаав нь гэжээ. Энэ үгийг сонссон үнэг гайхажсэн аа. Чамд энэ үгийг хэн зааж өгөө? Тэгтэн шаазгай мөн л хулганы зааж өгснөөр бодон бодлорсон юм аа. Унтун ухаан суусын сэрэн санаа төрсөн юм аа гэж хариулжээ. Энэ үгийг сонссон үнэг маш ихээр уурлаж. За тэгвэл би алтан улаасыг чинь хуг мөргөд чамайг өөрийг чинь барьж иднэ. Энэ үгийг сонссон шаазгай айгаад хэлэх үггүй болоод гайхажсэн аа. Тэр нүхэнд байдаг хулган зааж өгсөн гэд үннээ хэлчихжээ. Үнэг хулганы нүхэн дээр очиад ялдам сайхан хоолоогоор хулган чи гараад ирдээ гэжээ. Хулганы энэ үгийг сонсоод хэмбэ гэхт нь үнэг хулган үнэг их чинь байна. Гараад ирдээ юм асууя. Энэ үгийг сонссон хулган би гэрээ цэвэрлж гинэ гэж хэлээд гарч ирсэнгүй. Үнэг хэсэг байжсэн аа. Хулган гараад ирлээ. Их чинь юм асууя гэжээ. Хулган энэ үгийг сонсоод мөн л би одоо толио арчиж гинэ гэжээ. За ингээ хулганыг гаргаж ирч чадаагүй үнэг өнөөх залиа хэрэглэхээр шийджээ. Тэгээд үнэг хулган чи ямар хөөрхөн дуутай юм бэ гэжээ. Тэгсэн хулган энэ үгийг сонссноо нүхнийхээ амсар дээр толгойгоо гаргаад ирж гинэ. Үнийг харсан үнэг ийм хөөрхөн толгойтой юм чинь би ямар байгаа болоо гэж. Энэ үгийг сонссон хулган өнгөрөөд бие гаргачих гинэ. Үнийг харсан үнэг бүр зайл гаргаад ийм хөөрхөн амт юм чи нүхнийхээ амсар дээр гарч ирээд бүг шогшоход ёстой хөөрхөн байдаг байх та. Тэгээд хулган бүр өнгөрөөд нүхнийхээ амсар дээр бүг гэд хөөрхөн шогшижсэн чи үнэг үнхээд авчээ. Гэтэл
хулгана. Үнэг өмөр гэж идэх юм бол өмхөн шүү. Ангар гэж идэх юм бол харин амттай шүү гэж хэлжээ. Энэ үгийг сонссон үнэг ангар гэж идэхэд амаа ангасан чинь өнөөх хулган чинь бултс гэж үсрээд нүхэндэнгүйгээд орцсон гэдэг үлгэр дууслаа хүүхдүүдээ. Үлгэрээс сонсох юмч их бий, сурах юмч их бий. Баяртай хүүхдүүдээ.